одоо болохоор гоё намар болцсон байгаа болохоор одоо энэ намрын өнгө мөнгийг харал та. Үнэхээр гоё өнгөтэй. Тэгэхээр одоо энэ доошноо ингээд нэг 10 км алхаад юу байгаа. Тэрэлжин гол маань усаж байгаа. Тэр хаваараа сайхан очиж шидээд хоны. Өнөөдөр бол шидэх боломжгүй байхаа. Би одоо 4 цаг болж байна. Тэгэхээр доошноо 2-3 цаг алхаад очоод майхны хаваараа л унтах байх. За явъя. Юу юм үнэхээр нэг тийм гоё намар. Одоо өнгө нь одоо ингээд одоо ногоон шар улаан гэл намар гэж үнэхээр гоё үлрэл юм да. Яа сайхан уруудаад явж байна да. За тэрэлж гол маань яг хаанаас их аваад авдаг нь бол одоохондоо сайн мэдэхгүй. Би их рүү нь явж үзээгүй. Ер нь бол би тэрэлжээс яг загас ч ер нь бол барьж байгаагүй. Тэгтээ хүмүүсийг хараад тахад бол ерөнхийдөө юу гэдэг юм шиг үлээ. Хадран их томтой. Хадран томтой юм билээ. За тэгэхээр хадран байгаа бол хулдаа овгийн ер нь бол хадран, зэвг хоёр бол одоо уулын голуудаа ер нь бол айгүй илбэг байдаг шүү дээ. Тэгэхээр хадран байгаа бол зэвг байгаа л гэсэн үг. Тэгээ барьж исэн хүмүүс нь бол мэдэх байлгүй дээ. Би бол сайн мэдэхгүй байна. Би нэг 5 сард илүү 6 сард за ер нь 20-50 дахин өмнө нэг ирж цайрж исэн. За тэгээ ер нь одоо яг миний энэ явж байгаа энэ хэсэг за ингээд тэрэлж гол бол маань болохоор хойд мөсөн далайн айс автаа багтдаг гэж би ойлгоод байгаа. Яагаад тэгэхээр би нэг хадран загсаараа бодоод байна л да. Төрөний хэрлэнд би бол таад хэлчихсэн. Амар мөрний айс авд багтдаг хадран загас бол за нэг нисээд 30 см хүрдэг те. Тиймэрхүү байдаг гэж хэлжсэн бол одоо дээш нь хадран том учраас энэ хойд мөсөн далайн айс авд багтдаг. За би яг ямар хадран гэдгийг яг мэдэхгүй байна. Гэхдээ би шивэр хадран гэдэг гэж шууд ингэ хэлэхэд болохгүй байх л та тий. Мэдэхгүй учраас мэдчихсэн бол сайхан ихтгэлтэй хэлнэ. Тэгтээ ямар ч тач хойд мөсөн далайн айс авд багтдаг гэдгийг нь мэдээ тий. Ийшээ хадран болж их томтой гэж сонслоо. Тэгээд ер нь бол нэг 40 гарантай хадран гэдэг чинь нэлээ хөөрхөн томдоо ороод л явчих шүү дээ. За энэ ажилтай хүмүүс гэж та үнэхээр ажилтай байд юм байна. За одоо ингээ яг тойроод байгаа яг энэхүү хэсгийг ингээ цайгаа хадчихж энэ хараач. Өөст баг 3 м 4 м шахав ийм хүмүүс ингээ авчихсан. Одоо ёо тэр үнэр та нар хэсэг үнэхээр гоё юм аа. Одоо ийшээ ингээд тийшээ байна. Тэрний цаатал одоо ийм жижиг чөлөө болгоныг гоё хадаад авчихсан. Байдсан байна. Намар тэгээ өөрөө гоё л доо. Сайхан бомбот сайхан хадаж авчтэй. Энд ч одоо тэгэл үнэр нь амар гоё үнэр чинь ихлээр одоо юу ах вэ? Нөгөө нэг гоё эми уургамал жил одоо байна эцтэй хангаа гарч одоо өчнөө төрлийн одоо нохоо шүү. За тэгээд би үнэхээр сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ маш олон тийм цайны ургамлууд байдаг. Одоо энэ миний алтаж байгаа юм. Энэ гацтай чинь баахан олон төрлийн эми ургамал байдгийн байлээ шүү дээ. За мэддэг хүмүүс нь бол үнэхээр сайн хэлээд байгаа. Намар гэж үнэхээр гоё үлрэл юм да. За одоо биднээстэй адилхан загас жаргаа сонирхдаг хүн үнэхээр гоё. Дээрээс нь өнгө үзэмжийг хараач.
За энэ нарийн гол гарч ирлээ. Хайтайхан харж гарчхаар газараа нь гарахгүй л бол за усны гуталтай хүн бол биш шүү дээ. За чуба яг ийшээ гараад авлаа. За юу яалаа? Энэ нөгөө маш гоё тогтуухан байна. Гэсэн мөртлөө одоо байгалийн хардаа үнэхээр гоё байгаа учраас одоо нэг удаа нисгч шиг гэсэн бодолд төрлөө. Тэгэхэд сайхан байгалийнхаа дүрсийг гоё авчи. Тэгэхгүй бол маргаа салхилчих юм илүү юм мэтлээ тийм ээ. Ямар ч тааш нэг дрон нэг байтайхан шиг гаргаж ирээд тэгээ ямар ч тааш нэг нисгий да. Яа за нэг төрдөө ингэж авчих юм. За ер нь дрон нисгэж байгаа манай энэ за мэрэгжлийн хүмүүстэй бол би юу ярих вэ тийм ээ. За би бол ерөнхийдөө яг нөгөө зураглаачаар төгссөн мэрэгжил зураглаач талдаа бол би мэрэгжлийн сургуулийн төгссөн. За дрон гэдэг зүйл сүүлд орж ирснээс хойш бол үнэхээр мэдхгүй. Өөрийнхөө хэмжээд нисгдэг шүү. Тэрнээс хойш би нэг актер тэгээд нисгдэг тийм хүн бол биш шүү. За тэг газар сэндийдчих за тэгээд мотогоор газар ухаж явах за тэг ангөрөө хийх хог хаях за зөвхөн мориор явахыг зөвшөөрдөг гэж байна. Одоо энэ хардаа бүгд улаан гэж байгааз бүгд улаанаар ингээ хоригдсон байж хагаад ганцхан энд ногоон байна. За энэ дотор яг үнэхээр яг юу байдгийг нь бол би үнэхээр сайн мэдэхгүй байна. Энд ихтэй онгорхой юм болов. Үгүй. Хаалган шууд ингээ онгочлоо. За гараа хийж байгаад ингээ үзсэн биш. Юу вэ? За нэг юм байдаг юм. Би сайн харахгүй байна. Очиж байгаа тараа да. За энэ хаалганы ерөнхийдөө шууд ингээ онгооцсон шүү. За тэрэлжин гол маань сайхан баян хангаа маань надад хишгэ хайрлаасаа үлээ. Баян хангаа маань сайхан хишгэ хайрлчвал сайхан л ёо тэрэлжийн гол дээрээ ирлээ. За усны өнгө бол маш гоё байна. За тэгээд одоо сайхан кемплнэ. Яа. Энд одоо ингээд хүмүүс ерөнхийдөө амарч ирсэн юм байна. За энд ерөнхийдөө галаа түлжиж. За тэгээд ийшээ ерөнхийдөө ингээд майхан саваа барьж ирсэн баха. За тэгэхээр би ерөнхийдөө бас энэ ч нэ хонхоор шийдлээ. Яагаад тэгэхээр хүн амарч ирсэн газараа гал түлжсэн газараа хонсон дээр л дээ. Тэгэхгүй бол шинэ газар завартуулаад явах уу. Тэгсэн ч гэсэн энэ талаасаа ингээд юм гой өндөр уултай. Тэгээд модтой учраас нөгөө салхилуул баруун талаас нөгөө салхилдаг учраас гой нөмөртэй юм байна. Тэн чинь онч та. Чуба яа. Энэго баг нөгөө 20-30 хилтэй юм чинь буухтаа баг навс гээл ингээ буудаг. Тэгээ энд болохоор ерөнхийдөө ингэдэг нөгөө дрон. За тэг пөр банк ч гэдэм юм уу. За би баг 3-4 пөр банктай явдаг шүү. Энэ дотор дрон байгаа. За пөр банк байгаа. За тэгээд яа за энэ ава зүгөө ямар ч тач болгоод. Яа. Йой. Өстө биенээсээ би салгаж байгаа юм шиг л боллоо. Эмэгтэй хүн байсан бай төрж байгаа юм шиг. Ой. За ганц чухал юм харуул. Би ч одоо хангаад явахаар ганцхан юмнаас айдэн штэ. Тэр нь юу гэж манайхан бүгд мэдчихэж байгаа хоо. Нөгөө нэг заваа амт баавгай. Одоо үнэхээр ингээл одоо ганцаараа би жимээгүй алхаж байгаа бол надтай тулах магадлал айгүй өндөр байхгүй. Тийм болохоор би бол зутаагаад барахгүй, мод руу авираад барахгүй, гол руу ороод барахгүй. Надад ямар ч боломж байхгүй. Тийм учраас би ганц нэг ойрлж үзэх баг. За тэгээд
энэ чинь нөгөө Риомботой адилах нэг ийм сүхтэй. Ийм сүхтэйгээ явна. За тэгээд яах вэ тэр өвхөн ойлгомжтой юм чи ямар тач ганц далааж үзнэ гэсэн ойлголттой л тэгэл сүхөө ойрхон байдаг. За иймэрхүү байдалтай ингээд ойрхон ингээд биедээ авч явдیں۔ Ер нь бол яг хангаад явдаг тийм анчин гөрөөчөө хүмүүс бол ерөнхийдөө яг буу муутай явдаг болохоор айх нь бага байдаг хэл та. Би ч айштай би ч нэг загас жарахаа гэж явдаг учраас дадтай бол гарч ирэх магадлал амар их байхгүй. Тэгэхээр ганц зөвхөрөө нэг ганц л далаа. За одоо нөгөө нэг майхна барина. Тэгээд нөгөө алдарт нөгөө за нөгөө манай нөгөө цуг явдаг байсан нөгөө гант хоогийн хэр хонож үзээрээ гэдэг дууг сонсцоогоод би гэс тэрэн дээр нь дүрсээ хурдлуулад майхна барьцгаая. За уршаа. Урс нутгийн хөдөөд хэр хонож үзээрээ Тутам татсан буйдхан хөдөөд Бун цагаан сарны Нутгийн хөдөөд хэр хонож үзээрээ хэр хонож үзээрээ майхна барьчлаа. Тэгээд майхнагаа одоо ийм уутнуудыг ерөөсө гадаа хонож болохгүй. Майхан руугаа ерөнхийдөө хийцэн дээр за ерөнхийдөө юу яаж вэ? Амар өсөж байна. Тэгэхээр надад тартаа ингээд ийм төрүүчээ нөгөө хэрл загаслах суг 10 дээр хэрлэн гол руу явдаг шиг би ингээд цовингийн материал ерөнхийдөө гэртээ бэлтгэсэн байгаа. Тэгэхээр одоо цов хийж идэ. Тэгээ манайхаа ерөнхийдөө намаа мэдж байгаа да. Миний хамгийн ад жаргалтай зүйл юу вэ? Майхна барих гэдэг байсан. Ягаад тэгэхээр маш их нөгөө ядарч ирсэн учраас нөгөө майхна барингууд нөгөө гяс сайн хоолой иж үржил унтна гэсэн тийм бодолтой байдаг. За одоо ямар ч тач одоо нөгөө юмнуудаа дахиад нөгөө ээлж дараалан одоо нөгөө юунуудыг хийшиж одоо нөгөө майхан дотор байдаг юмнуудаа хийн. За энэ болохоор нөгөө бас одоо энэ за би буруу дуудаж магадгүй шүү. Одоо nature hiking ийм хурц намайг ерөнхийдөө энэ хүрзээр нэлээ өгтөх ухтыг манайхан мэднэ л дээ. Би энэгээр дахиад өгтөх ухна. Тэгтээ өнөөдөр биш маргааш ухна. Энийг хийчээ. Тэгээд за энийг бол ерөнхийдөө түрүүнд би хэлсэн. За мод хагалгатаа ч ашиглана. За хамгийн сүүлд ерөнхийдөө ам тавихтаа баагуур руу ганц зоогоод тэгээд л ам тавих бах та. Чадах ч уу би чадахгүй дээ уусаа. Тийм зойр хөгсчих байх. Тэгээ баагаа орилонгууд нь тэгээ шээс алдаал тэгээд ухаан алдаал тэгээд унаал тэгээ баагаа намайг амдэр мэд ид. Өөр надад ямар ч боломж байхгүй. Би боломж байхгүй угаасаа мэдчихэж байгаа юм чи. Тэгээ миний тэр сүүлд загаслал цуг дээр оруулдаг тэр нэг баагаа 2 баагаа ирчихсэн байгаа бичлэгийг бол манай загаслал цугийн хүмүүс үзсэн шүү дээ. Гэтэ миний майхантай арай л адилхан байхад. Яг адилхан юм ногоо майхантай. Ээж нь энэ талаас нь ингэж ухаад бомбруус нь урд талаас нь ингэж орж гарч ирээд ёо амар. Тийм юмтай таарснаа зүгээр өтгөө шулмастай таарсан дээр. Өтгөө шулмастай байдаг бол тэрнтэй таарыг. Арай л. За нөгөө за би амар англи хэлтэй биш шүү. Нөгөө нэг storm гэдэг ийм шуурга гэдэг юу хийлээ. Мишоко хийлээ. За энэ бол ерөнхийдөө салхины хамгаалт. Энэ бол өнөөдөр хэрэггүй. Яг тэгэхээр хангаад байгаа учраас хангаад нэг акт салхилахгүй шүү дээ. Салхилсан ч гайгүй. За энэ нөгөө бас энэ нөгөө nature hiking. За энэ бол намайг үнээр дааруулах. За ингэсгээд ингээд юмнуудаа хийчихлээ. За уурга маань байна. За одоо ерөнхийдөө хангаад ирчихсэн учраас одоо энэ удаад юу яана? Нөгөө соо момтой үзэхгүй.
Одоо болохоор нөгөө хулдын овгийн хоёр загастай л үүснэ. Тэр нь болохоор нэг нь хадран, нөгөөх нь зэвг. За тэгээд гадаад нэршил нь болохоор манайхан хадранг болохоор хайрус гэж нэрлэдэг байгаа. Тэгээд зэвгийг болохоор ленок гэж нэрлэлээ шүү дээ. Би ч гэсэн ерөнхийдөө тэгэд дуудаа сурчсан байгаа. Гэтэ ер нь аль болох ер нь монгол нэршлэлээр нэрлэхийг жоохон хүсэж байгаа шүү. Сүүлийн жоохон хичээгээд байгаа. Гэтэ ер нь бол аандаа ерөнхийдөө сурч байгаа. Гэтэ шинэ залуу загсанд орж байгаа залуучуудтай хэлэхэд ерөнхийдөө ингээд яг монгол нэршлэлээр нь бол нэлээд сурчих юм бол их зүгээр сазаан гэх юм бол сазаан биш шүү дээ. Монгол нэр нь булуу цагаан. За соом буюунгууд цол буурт гэдэг юм уу те. За ингээд ерөнхийдөө сурах нэ. За сурах ах вэ. Хоолой иж идэ үлсчихлээ. За. Өглөө болжээ. За бас идэ да. Нип байгаа. Тэгээд өвтөхий төвтлөх хүнда. Тэгэхгүй бол дөөр юм шидэх үү? За ямар тач болсон юм. За өглөө болсон. Яа намрын налгар өдөр ямар гоё юм бэ ёо. Арай гоё юм аа. Энэ хараа. За энэ. Шүн ингэж хонж штт. Энэ хараа. Шүн ингэж ус ингэж хөлдөжээ. За ямар тач юу вэ? Хоёр уургаа өгсрээ да. Тэгээд нэгэнд нь нип хийгээд нэгэнд нь өт ухаж жагаад өт хий. Тэгээд жоо амьд ямар үтсэн л дээр багтаа. Яагаад тэгэхээр нөгөө намар болчихсон учраас намар ч өөрөө жоо амьд юм жоо илүү идэв штэ. Тэгэхээр юу вэ? Нип хий. Нэгэнд нь нип, нэгэнд нь өт хий. Ам хамраа угаая. Тэгээд тэнгээ би ерөнхийдөө нөгөө юм нэг одоо эмийн сан гэх юм уу та. Алхаж яваа хүн чинь ерөнхийдөө ойр зур юмнууд авч явахгүй болдгоо. За нэг юм те. За энэ дотор нь болохоор зүү утас бол байдаг. Яагаад гэвэл нөгөө үүргэвч маа ч юм уу ингээд тасарчих юм бол надад нөгөө зүү утас үнэхээр хэрэгтэй. За тэгээд ингээд бентэй. За ингээ өвчин намдах юмнууд байна. За энэ оос ойзууд ойлгомжтой гарна тий. За тэгээд нөгөө хөл амар их юу яадаг вэ? Нөгөө цэврүү өсөрдөг. Тэгээд ийм тос байдаг. Гэтэ юу яадаг шүү. Би ийм хужаа диклотин ч гэдэг юм уу иймэрхүү юм хэрэгэлдэг. Яагаад гэвэл энэ үнэхээр сайн байгаад байгаа байхгүй. Би рекламдаагүй шүү. За сам байна, хайч байна. За ингээ бент байна. Усыг гатлахаар хоолоо өвддөг тийм учраас одоо энэ хоолооны нөгөө юм га юм. За энэ шампунь байна. Тийм хурууны шархны лентнээс хөл дээр нэг хоёр хуруу холгочихсон, цэвэр үсэрчихсэн. Тэн дээр ингэж тавихгүй бол болох байсан. Тэгээд энэ диклотинтээс нэг ууч жоохон би өвдөд. За ерөнхийдөө ингээд эмийн сан мантай явахгүй бол болдгоо шүү. Бити ингээд шууд сэтгэл хөдлөлөөрөө ингэж өргөвчөө үрээд гараарэ. Би одоо загас барьж чадахгүй юм мэдэхгүй байна. Би тэрэлжийн голоос угаасаа нэг шудаа загас барьж үзээгүй. За одоо хамгийн хэрэгтэй нөгөө өвтөө хүн. Өвтөл нэр үнэхээр хаанаас олдсон дөө. Би бол угаасаа олдтыг. Энэ надад тест үнэхээр таарсан юм хүрц. Энэ хүрц шүү. Нөгөө алхдаг хүнд яг таарад байгаа.
Ингээ ухаар л баг байгаа дөө. Ёо. Чүк. Чүк. Энэ бол ут байхаар л газар. Өө бицтэй. Таслаа ичгүй. Энэ олдчихлоо өстэй. Яа. Одоо ингээл дээш доошо сайхан самна да. Өөрийнхөө хэмжээнд нэг хол явахгүй. Юм баригдвал тэрлэгч. Баригдахгүй тэрлэгч. Угаасаа тэгэл баян ангаа өгөл авна. Өгөхгүй бол авахгүй шүү дээ. Тийм зоргоороо загсчдаг юм гэж байхгүй шүү дээ. Авдгүй дөө айгүй хэцүү. Би одоо яг магадлал нь болохоор намар ороо болчихсон учраас юу байж авч магадгүй гэж боддог байхгүй. Одоо өвт авч магадгүй гэж боддог. Тэрнээс биш ийшээ хадрантай гэлсэн учраас юу авна штэ. Нимп авна штэ. Тэгэд нөгөө туул дээр өстө жинхэнэ алж исэн нимпээ бол би угсарчихсан. Өөр надад нимп байхгүй. За яг энэ хавьд бол CC60 хүмүүс шидсэн байна. Тэгэхээр CC60 шидгээс газар биш л байна л да. Нимпи үзье. Газар нь ерөнхийдөө ёроол нь харагдчихна нөө. Нимпэл ерөнхийдөө үзэн штэ. Хап. За. Нэг газар ирлээ. Гэхдээ энд бол яг хадран бол байж майх багтлал бол байна. А гэхдээ Шинокол байхгүй. Үзье. Энэ нөгөө голын салаа байхгүй. Яг ингээд их гол маань хоёр салаалаа явчихсан. Тэгээд энэ одоо ийшээ харагдаж байгаа энэ уулын яг доотлол ерөнхийдөө салаа нийлж байгаа. Гэтэ байдаг л юм да. За байхгүй шүү. Голоож дагаад жоохон дээшилж байна. Тэгэхгүй бол доогор шитгэр газар алгав. Энэ дээгүүр шитгэр газар байна уу? За одоо ингээд хартаа. Намар үнэхээр гоё өтөр шүү. Нөгөө нэг амар юм чи гараад ирэх үү. Нөгөө баавгаа чин гараад ирэл. Яана. Ичиж одоо ерөнхийдөө айлч байхгүй. Юу ч байхгүй штэ. Хөдөлж байгаа амьд биетээс биел баг шүү. Бас агас барихгаа яваад байгаа юм шээс. Барьж чадах юм. Гэтэ энэ чинь нөө зилүүд болохоор загас нь гайгүй илбэг байх болов гэж гэсэн бодол байгаа. Шидэх газар болтохгүй. За ямар ч тач шидэх газар хайгаа явж л юм. Энэ өстэй эвгүй газар байна. Нөгөө нэг заваа амтэн чинь гараад их маргаталтай эвгүй газар шүү. Нэг нарийн гол байна. Цаана их гол байгаа хаа. За отгоос хөөрхөн нилээ явчлаа шүү. Километр шахуугаар явчлаа шүү. Ийшээ гол нь ийм сайхан юу морь явсан жим байгаад байгаа байхгүй. Жимээд байгаа л явчих.
хаа нэг ойрлж явахгүй бол нөгөө заваа амтч гараад ирэхгүй шээ. Айгаадах. Гараад ирэх юм бол тэгэл хаашаач гүүгээ цухтагаад барахгүй штэ. Одоо ингээд энэ торлогыг бүр ихсэн явчлаа. Яана хаста. Нөгөөдөгтөө чинь тулчих үед. Айл амттай газар байсан бол одоо айгаадах юм алах. Энд ч айл амтан байхгүй штэ. Түүч байхгүй газар штэ. Энд бол байх магадaltaй. Энэ аягүй шитгэд аягүй төвөгтэй юм байна. Амар юм торлогтой. Энэ шууд тэглүүр шууд ороод байна. За дээшлээд худлаа юм байна. Доошлоо дөө. Нөө отог байгаагаас бүр доош явж үзт юм л. Энд уул нь шитгэд их гоё газар байна. Аач их гүнзгий. Тэг ёроол нь нэвт харагдаад. Харагдж ийн гэдэг чи одоо нөгөө загасмаа нүртэл намайг харж байгаа гэсэн үг л гээд. Шийдэх нөхцөлгүй байна. Бүр дээшээ явуулж гоё л бах л та. Тэг хамаг юм нэг энэ доор орчихсон болохоор. Мөн амт явчих гэж дайгаад. Тэг хамартаж доошлоо. Нөгөө отог байгаа отогоос одоо жоохон доош явж тэгэхгүй л энэнгөө нөгөө баагаа маагаа гарч иш магадaltaй эвгүй газар айгаад ишүү. Юу. Зэнтэг уугаа орчихсон ба. Энийг авчаад доошлоо дөө. Дээшээч та. Уулын газар нь их гоё л. Усны өнгө мөнгөс үнэхээр гоё. Тасарчихсан өнгөтэй бүр яа. Бараг метр гарна үнзий байгаа газар ингэж л харагдчих штеп. Сайн тэглүүрч ачлоо. Гоё. Тэглүүрт бол маш их юм. Яг тэгэхээр энэ чинь их том чулуутай. Аюу чулуутай. Тийм болохоор зүгээр л түрээл тэглүүр. Маш ихээр хийж байгаа. Заахгүй. Барьсан ч үү. Загслаа сувны явсаар л юм жаас. Ганцтай загсгаа байгаа чи гэсэн бодол уулан байгаа юм. Чадахгүй шүү дээ. Чадахгүйгаас илүү жоо хайцтай байгаад байна. Энэ хүнч байхгүй, юу ч байхгүй газар ирсэн болохоор жоо хайгаад байна. Ингээд ийм л ийм тонжин хийгээ. Яаж ганц нэг хадран барих вэ? Энэнгүүд ихтэй загалчд нэлээ явцсан юм шиг байна уу? Бөөсө манай загалчд яваагүй газар юу байхгүй л дээ. Загалчдын зам бол хаасайг л гарсан баг. Нимпэ чидэж байна. Энэ нөгөө юу шидэд хэцүү юм байна. Өчигдөд тохиотой шидэх хэрэгтэй юм болоо. За ингээд тэгэлчихэд байгаа. Усны өнгөс тасарчжээ. Хол нь юм ахгүй. Энэ туулаас арай өөрөөр үзэхгүй бол ахгүй байна. За доош ирлээ. Доошлж байгаа шидэж байна. Ахгүй байна. Нимплээ ахгүй.
Энэгээр өстө хүмүүс үнэхээр их шидсэн байна оо. Өстө бүр одоо яатал хинтэд маш их шидсэн байна. За өстө шидгээр газар хайгаад яваал. Өнөөдөр ч угаасаа нэг тийм цайцсан өдөр юм шүү дээ. Энд өстө загас өстө үнэхээр илтгэл байгаад та. Миний өвөөш таахгүй байна да. Уутаар өстө алдаг өсө нимпи монстер тоохчгүй. Өчидлээ өвтөс тоохгүй. За би нэг яг загастай газараа олоогүй байж байсан магадгүй те. Вэдэр байхгүй. Нөгөө нэг өмсдөг юм өмсчихсэн. Тэгээд өвдөгнөөс дэше гараад тэгээд нэвт. Ийшнэ гол маань хоёр салаалж явж байгаад нэг болцсон байж магадгүй гэж бодоод явж ийн л та. Ячаа өгсөний цэрэг дуусчаад байна. Тэгээвсэн бол мэпс дээрээс харахгүй. Йоо. Цаас ам цангаад хэрэг алах. Йоо. Өвөө. Сайхан тэрж байгаагаа сууч. Бүр ам цангаа тэл ам гоцоогоо чүл суралтаа тах. За нэг газар ирсэн маш гоё байх магадaltaй газар. Тэгээ нөгөө нимпэ шидэж үзээд байна. Ахгүй. За одоо нэг жоохон өт буюу нэг жирвэнкэ шидэж үзье да. Энд бол юм байвал байхаа л харагдаад байгаа юм да. Баахан шидлээ. Үт шидлээ. Нимп шидлээ. Ахгүй. Тэг яг хаагур шидэх нь сони юм. Тэрэлжин голоос ерөнхийдөө өмнө авч үзээгүй болохоор яг хаагур яаж шиддэг гэдгийг мэдэхгүй байна. Үнээр мэдэхгүй байна. Мэдлэг таад байна. Энд бол яг ерөнхийдөө байвал байх магадaltaй газар л байгаа. Нилээн шидлээ авахгүй. Гоцоолгоод явахаар модон чаачаад байна. Ой. Ямар ч юм.
Хөлтэй хүнд газараар явж байна. Өдрөөс хойш үзлээ. Олон барагтаа гараас газ нэг юм жижиг юм авчдаг юм да. Үнэхээр авч чадахгүй шүү. Бүжиг ёо бүжиг. Чадахгүй. Хари. Юмнуудаа үүрээд хари да. Янз амтан дуурайд. Нөгөө заваа амтан ч буугаад ирчүүдээ гэж айгаад хол явж чадахгүй. Гэтэ би одоо отгоос бараг километр гар явчлаа шүү дээ. Шүбэ. Ой. Иймэрхүү газар ингэж явж ин да. Сайхан цайрчаад явж ин да. Тэрэлж ин голоос би юм авч чадахгүй. Өмнө нэг ирж ийсэн бас авч чадаагүй. Голоодоо явахаар айгүй хэцүү юм байна. Юу ихтэй, торлог ихтэй юм. Тэгээ яг шичээр газар гэж айгаа ховор юм. Тэгээ доошо дээшээ отгосон газараасаа нэлээ явлоо. Юм авахгүй. Статишээ нэлээ явж байна. Одоо нэг 5-6 км газар явчлаа. Дээшээ дандаа өгсүр одоо ингээд бид ерөнхийдөө дандаа өгсөж явж байгаа. За машин хүртлээ. Дахиад 5 км газар явна да. Шангаш. Өсөд хаал хийж идэж байна. Гомонтой, борцтой, шүл. За ингээ сайхан цайрсан дугаар боллоо. Тэгтээ гол нь гоё байгальд гоё байгалийн дүрстэрж байгаа юм боллоо. За ингэж нэг машин дээр ирлээ. За одоо шууд явъя да. Хэр хонож үзээрэй. Потом хатсан муйхан хөтөр. Мөн цагаан сарны хивэн. Постигнээсээ дуамарын тухлаад. Урнотын хөтөд хэр хонож үзээрэй. Хэр хонож үзээрэй.